Сайн уу залуусаа за та бүхэн энэ влогоор 2020 оны 7 дугаар сарын 5-наас 20-ны хооронд 15 хоногийн хугацаатай юм уртын аялал Баруун аймагуудад тойрон аялсан аяллахаа бичлэгийг чадан ядан байж эвлүүлэн та бүхэндээ хүргэлээ. Миний би анх удаага ийм групп аялалд шууд танихгүй хүмүүстэй шууд нэгдээд ингэж явсан. Одоо та иймэрхүү аялалд явхаар төлөвлөж байгаа бол та одоо бити айгаараа, бити ганцаараа гэж санаа зовоорой. Энэ бол юрдөөсөө айх зүйл биш. Та үүрэгчээ аваад зориглол гар. Тэнд таныг маш гоё мэдрэмжүүд, маш гоё шин танил одоо маш гоё адал явдлууд хүлээж идэг гэдэгт та одоо итгэлтэй байж болно. Бичлэгэн дундуура шууд би өөрөө ямар ч засваргүйгээр ямар ч эффектгүйгээр шууд бичлэгэн дээр одоо болсон, туулсан, үзсэн ийм адал явдлуудаа шууд яриад ингээд тайлбарлаад явчих болно. Та бүхэн энэ бичлэгийг мань үзээд бас таалагдах юм бол бас энэ болонд байгаа subscribe төвчөн дээр дарчаарай. Энд чинь бас илүү төгөл байх гэж бодож байна. За, таалан сууж тухлан сууж таалан соёрно уу? За ингээм манай аяллаа бүрэлдэхүүн 9 өдрийн бүрэлдэхүүнтэйгээр ихсэн. Мэдээж хотоос гараад хамгийн ихний зогсоол бол 9 тасархаа байгаа. 9 тасархаа дээр саатчаад цааш явсан байгаа. Тэгээд замд бол энэ чулуудын хавцал гэж маш их гоё газар байт юм байлээ. Мэдээж тайхар чулуугаа үзээд Архангай аймаг бол бидний эхний өдрийн аялал бол Архангай аймгийг дуусгасан байгаа. Энэ сая миний байрлсан байхан оройд бол сайхан цөөн зэгсэрж идэл тэгэл гал түлээл сайхан бүгдээрээ. За энэ тэрхийн цагаан нуур харагдаж байна. Энэ болохоор ганц хүний агуу гэж байд юм бэлээ. Доторх байдал нь бол иймэрхүү харагдаж илээ, нэг хүн ордог. Энэ болохоор шар нохойн том гэдэг газар. Энэ дээрээс нь харуул нохоос самартцсан юм шиг тэгж харагддаг сонин тогтцтой газар байлээ. Доторх нь бол нэг иймэрхүү байдалтай харагдаж байгаа. Энэ бол хоргийн тогоо орчинд бол ингээд байрлж илээ тэрхийн цагаан нуур эдгээр бол энэ хоргийн тоглол өгсөх замд энэ нөгөө талдаа шаттай байлээ. Би өмнө явж байхдаа дээшээ шороогоор мацж исэн. Доторх байдал нь бол ингэж харагдаж байна. Хоргийн тогоо бас их сонин тогтцтой дэлбэрчсэн галтуул юм байна. За ингээд цааш явсаар Завхан аймгийн нутаг дээр сүлээ орж ирсэн. Энэ бол Улаагчны хар нуур маань харагдаж байна. Бид нар давхисаар байгаа 5 цагийн үед илүүдээ очиод майхан зайхангаа бариад ингээд байж байгаа байдал байна. Маргааш өглөө сэрчээд энэ Улаагчны хар нуурыг харж байгаа байдал бол маш их гоё байгалыг үзэсгэлэнтэй. Айгу гоё нэг тийм кайфтай санагдсан. Тэгээ бид нар оройд бол энэ хээрийн хоол бол үнэхээр сайхан. Энэ шүлийг бол дахиад идэвхсэн гэж санаж шүү. Бас амт бол янз шүү дээ. Өглөөнд босоод тэгээд энэ Улаагчны хар нуурныхаа алдартай эстэй хэсгээр очиж тоглосон ч гэжтэй үзсэн байгаа. Тэгээд энэ тэр өдөр жоохон салхитай байсан болохоор бас жоохон хэцүү байлээ. Нүд ам руу эсний ширхэг ороод шил мэлб рүү одоо эсний юм үсрээ жоохон өвдөгт юм байлээ. Тэгээ ус нь бас жоохон хүүтэн байсан. За энэ thumbnail дээр байсан манай алдартай зураг харагдчих. Мэдээж аялал зугаалган дээр янз бүрийн гоё зураг авах нь бол маш их гоё дурсгалтай байдаг. Би бол одоо зургийн одоо мастер болсон. Одоо pose master гэдэг нэр авсан. Үүнээс цаашаа яваад бид нэр артистын даваан дээр одоо энэ явж байна. Бид жоохон бүрхэгдүү байсан. Тэгээ одоо энэ Завхан аймгийн Тосон цэнгэл суманд орж исэн сумынхаа энэ байдлыг бас харуулж байна. Уулан дээрээ Тосон цэнгэл гэсэн хот гэсэн бичгтэй байд юм байлээ. Тэгээ нөгөө солонготын даваа штэ. Солонготын даваан дээр гараад орой дээр нэм чулуу байлээ. Чулуун дээр юм хөөрхөн зуран байгаа байдлыг бас харж бичсэн байна. Тэгээд энэ хөөрхөн нутгийн жаалаа жинхэнэ хөдөөний бацсан. Тэгээ бид нар энэ даваан дээр сайхан чулуун муулга өргөчөө цааш явсан. Одоо энэ бурган дотор явж байгаа байдал маань нэг иймэрхүү. Бурган бас хаасайгүй явж илээ. Сайн маш юм бэлээ. Тэгээ дээш өгсөөр байгаад энэ бас хаана гэдэг нь би бас сайн мэдэхгүй байгаа. Тэгээ яг тэнд байлдаг энд байлдаг гэж чадахгүй. Энэ бол Сэмжид хад гэдэг газар байгаа. Маш их гоё байгалийн гоё тогтцтой газар байлаа. Ингээд нэг юм хадыг ингээд нүхлээд ингээд яатсан тийм байдалтай. Хажуужуудаа бас юм жижиг юм агуу юм хүн гарц шиг юмнуудтай байлаа. Бас энэ өндөрт байрладаг айгу гоё харагддаг газар байлаа. Тэгээ биднээс юм бас ингэж бас үзэх ёстой газруудын нэг нь болсон. Тэгээ доош уруудаа бид нар мухар шивэртийн голлыг явж явах замд сая 9 саатсан байдал нь. Энэ бол одоо мухар шивэртийн гол дээр ирсэн байгаа байдал нь маш их хүйтэн юм ус ингээ урсч идэм байлээ. Ингээд газар доороос бүлгэлээд ингээд нааш ингэж урсд юм байлээ. Тэгээ мухар шивэртийн гол дээр ингээд гараад бүр дээшээ 9 орой дээр нь гараад ингээд доошоо харсан байдал нь ийм гоё
ийм гоё харагдаж байгаа. Тэгээ эндээш гарахын тулд бид чинь 2 3 цаг матсан. Тэгээд дээшээ эсээр дээшээ алхахад чинь хоошоо эргэж ухраад бас жоохон чанга юм байлээ. Бас өөрийгөө бас сорьсон нэг юмнуудын нэг болсон. Тэгээд энэ дээр гарсны зорилго нь мэдээж гулгах байгаа. Тэр дээрээсээ гулгах. Энэ гэхдээ бас сайн бас айгүй гоё тэгж гоё гусдаг. Миний бас сэтгэлд хүрээгүй. Чарга марахтай очих юм бол бас тасархаа гулах юм бэлээ. Бас маш удаанаар гулгах юм байлээ. Тэгээ энэ ис ингээд доошоо ингээд гулсаж явах явцад нэг тийм ис нь доошоо урсаад онгоц ингээд дээгүүр нисэж байгаа юм шиг нэг юм хөнгөлсөн дуу ис өөрөө гаргад юм байлээ. Үу гээл. Тэр нь маш сонирхолтой санагдсан. За тэгээд Завхан аймгаасаа гараад хоол идчихээ бид нар дараагийн аймаг руу явах аяллаа эхлүүлсэн байгаа. Одоо бид нар бол байнга ингэж нэг газараа удаан саатахгүйгээр тувтан ингээд олон үүсэх газар байсан болохоор ингээд айгүй ингээд тэгж тухтаа ягаагүй ингээд цаашаа айгүй хурдан явж энэ ажлыг үргэлжлүүлсэн байгаа. За тэгээ Уус аймгийн нутаг дэвсгэр рүү цаашлаад явж орсон. Ачтнуур гэдэг газар байлаа. За энэ Уус аймгийн олон нуурын хөндөй гэдэг газар явж байгаа. Энэ айгүй олон нуур бүхий тогтцтой тийм газар байлаа. Бид нэр явж байхдаа өндөр уул асан масгыг даваал нэлээд олон цаг явсан. Бас ингээд програмд сэгсчүүлээд ч гэсэн айгүй гоё санагдсан. Тэгээд энэ байгаа байгалийн нь юу зүгээр л орчин тойрон зүгээр л хангаажлаа. Ер нь ингээд Завхан архангаас цаашлаад ирэл ингүүтлсэн зүгээр хоёр тишээ толгой ангалцаал ямар гоё байгальтай ингэж явсараа гал таард юм байлээ. Тэгээ энэ програмтойгоо янз бүрийн бас ус мусыг бид нар гаталж агаад бас юм суусан. Мэдээж аялалд бол нэг ийм хөө адал явдал ямар нэгэн батасаад болно. Тэгээд бид нөр энэ аял програмоо татаж гаргасан. Энэ татаж гаргах гэж ирж явах яг энэ мөч бол айгүй гоё бидэрт бол нэг тийм гоё нэгтгэж чадсан бас аялын бүрэлдэхүүний гоё нэгтгэж чадсан нэг тийм гоё мөч болсон. Тэгээ бид нар одоо хамгийн гол нь Ван Симбрүү цэцэг гэдэг ямыг үзэх гээд явж байгаа. Энэ шавар цуугаад ийм будаа болсон ч гэсэн тэгтээ гоё байна гэдэг өөрийг би ер нь дэвшүүлж тэгж одоо байгаа байдал настрыг айгүй гоёор ингэж эргүүлж ингэж явж исэн. Тэгээ яванда манай багийнхан ч гэсэн бүгдээрээ хилдэг болсон байгаа. За энэ бол зүгээр зураг байгаа үстэй. Тасархаа газар тэр цаана дэглий цагаан уул харагдаж байна. Энэ Ван Симбрүүг үзэж байхдаа наан машина тавиад цаашаа алхацгаа тийм үлээ. За энэ манай аялыг өдөртөн зохион байгуулж явсан Бумаа гэж аядаг залуу байлаа. Мундаг хөөрхөн ааштай сайн залуу байлаа. Тэгээ бараг 2 цаг 30 минут шахуу нилээн явсан. Тэгээд яваад юун дээр Ван Симбрүүг зорж очиж үзсэн. Энэ урдаа ийм юутай нууртай тэгээд ийм дээшээ их зөндөр хадан дээр ургадаг тийм цэцэг байлээ. Дуун дээр гардаг шиг одоо нөгөө үүдэн хоймрын зайтай гэдэг шиг тэгж ургад юм байлаа. За энэ Ван Симбрүүг үзтээ олцсон. Мөргөд зүргээ манай бид чи дээшээ мацаад гүү гараа төрүүлээд харцсан байсан. Тэгээд гой зураг даруулсан Ван Симбрүү цэцэгтэйгээ тэгээ үнэрж үзсэн. Ямар ч юм үнэргүй юм байлээ. Би бүр гайхаад дахиад сайн лавлаж үнэрлж үзсэн. Тэгээд угаасаа үнэргүй цэцэг байлээ. За тэгээд цааш яваад бидэрт бороо баг зэрэг туслаад энэ явж явах замдал юм байна. Нөгөө тэгтэй гоё байна гэдэг өөрийгөө дэвшүүлээл ингээд хүмүүс инээд бэлэглээд явсан. За тэгээ Уус аймгийн Ховд сум руу орж ирээд хоногөлчоо тэгээ маргааш өглөө гараад явж байгаа байдал байна. Саяны байдал бол Ховд сумус энэ галуу юу иймэрхүү бас гоё таарлцсан амт тийм бичлэгүүдийг бас хийсэн байгаа. Мэдээж сумын төвийн ганц сум замд хээр явж байгаа ганцнд бол маш гоё амттай оолтой байлээ. За энэ ингээ хяргас нуур хэцүү хадан дээр хүрээд ирсэн. Энийг бүр багаасаа үзэх юмсан гэж бодоод мөрөөдөө яваад идэг байсан боловч бүр очоод загаас бариад энэ чулуу хайрга маргаар нь хүнжил хийж тоглоод ийм гоё байгалийн гоё тогтцтой байгалийн саунрахуу юмд хөвтээд гоё зураг даруулаад үнэхээр гоё өнгөрсөн тэр энэ мөч бол одоо тэгээ энэ үдшийн байгаа байдал нь бол ингэж харагдаж байна. Энд ингэ суугаад зүгээр ингээд хараа сууж ямар санагдаад байсан. Айгу гоё юм бэлээ. Бас Херос нуур. За энэ Херос нуурын ойр орчинд бас нэг юм аршаантай газар байт юм билээ. Дээшээ өндөрт бас уулан дээр байдаг. Тэгээ энэ аршаан нь болохоор ингээд төрөлөөр ингээд урсч идэг. Ходоодных, нүднийх, дотор ихтнийх энэ төрийг ингээд тусдаа бичсэн. Бид нар замаас ингээд аршаануудыг ер нь аваад уугаад гоё ингээд энерги аваад явсан байгаа. За тэгээд
цаашлаад Уусаа аймгийн одоо Төв Улаангом хотод орж ирсэн. Энэ бас хөөрхөн хөгжсөн байлээ. Бас энэ пүрүс мөрөс явж илээ за бодлоо. Тэгээд биднээс бас нэг том зорилго бол мэдээж уус нуурыг үзэх, уус нуурыг зорж очиж үзсэн маш гоё том цэлгэр бас бүлээхэн устай нэг тийм гоё дулаахан мэдрэмж өгсөн тийм газар байлээ Уус аймаг. За одоо энийг Шакирад гэдэг юм да. За ингээ Баян Улгийн аймагт ороод ирсэн. Миний ярьж байгаа юм ямар ч монтажгүй явж байгааг та бүхэн минь ойлгоорой. Буруу зүрх янз бүрийн юм ярьж магадгүй шүү. За энэ Баян Улгийн аймгийн Үлгийн хот төвд нь орж ирсэн. Эвгүн байлаа нэг тийм өөр танихгүй нэг өөр улс ч юм уу ирсэн юм шиг нэг тийм өөр үндэстэй уулзаад байгаа юм шиг санагдсан. Тэгээ хоолн мангар хямдах юм байлээ. Энэ хуушур 500 буузан ширхэн 300 мөрөн өдөр ич гэж ах шиг одоо хідэн төгрөгөө бүр цадлаа болох юм те. Амар хямд цөөн мөн 2500 нийс салаат 1000 зэвсэж ах шиг ёо бүр үнэн жаргалын газар байлээ шүү дээ. За тэгээ бид нар Баян Улгийн аймаг Үлгийн хотоос нэг уулан дайвардаг 4 залууг аваад тэгээ бид нар цааш түргэн сумын тэнд нэг гадаа хээр хоноглоод энэ бас амар гоё гал мал төлж бууалаад гоё биентэй танилцаа тэгээд хончоод маргааш нь Казах айлаас хонь аваад ичээ бэлтэж аваад цааш хөдөлсөө. Тэгээд айлын энэ Казах айл чинь бас их сонин соёл заншилтай сонин өрөмөс юмнууд хэрэгэлдэг ингээ бас айгүй өөр соёлтой хүмүүс байд юм байлээ. Тэгээд эргэн тойрныхын байдал нэг иймэрхүү харагдаж байна. Тэнд одоо энэ ааруул хийгээд тах шиг байгаа. Тэгээ бид нар бас их хүндэтгэж шаарддаг хүмүүс байлээ. Бид нар бас хойно гаргаж хонь өгөхдөө бас 5 цулыг ин чанж өгсөн. Тэгээд цаашлаад энэ түргэний үрхрээ үзэж явах замд энэ бол зүгээр байгаль нь бол зүгээр солиотой зүгээр Монгол хүн болсондоо зүгээр үнэхээр багарсан. Би одоо ямар газар амьдраад байгаа юм бэ? Би одоо хаана амьдарч исэн бэ? Зүгээр хэдэн байшин дунд л амьдарч исэн байж гэж бодож байгаа юм. За энэ их түргэн баг төрхний үрхрээ гэдэг газар байна. Маш их гоё байгалийн гоё тогтцтой газар байлаа. Маш хүчтэй даралтайгаар ингээд доош урсдаг. Энэ доор моор нь бас хүмүүс очиж зогсохдоо боломжтой байхгүй бол нэг халтарч малтах юм бол их даралтай усан доош явж хавилтан байлээ. Тэгэхээр тиймэрхүү ийм гол устай юмнаас аял зугаалгаар явж байгаа хүмүүс маань холдохын яваарэ их аюултай шүү. Гол уснаас хол явж байгаараа. Тэгээ энэ дээр дарлтгүй сектор бол бид нар ингэж суусан. За энэ миний буул яг ингэж зөвхөн надтай таарсан нэг хөрхөө ингэж нэг юм жижигхэн даралтаар ингэж жоохон даралтаар над дээр ингэж урсч идэг. Жинхэнэ хөрхрээ минь бол ийм юм байгаа даа чин доор очиж чадахгүй. За буцахтаа маш их юм хөрхөн зургнууд тааруулсан байгаа. Энэ төрөөгөө найцтайгаа. За тэгээд манай Ухаантхүү аяллаа бүрэлдэхүүний нэг гишүүн Ухаантхүү маань явж байна. Тэгээд бид нар цааш нөгөө Майн дуулыг Монгол Улсын баруун цэг Майн дуулыг үзэх зорилготойгоор явсан. Тэгээд уул нь очоод тэгээд Майн дуулаа харчаад тэгээд тийшээ авирах зорилготой байсан боловч бидний цаг хугацаа жоохон давчуу. Нэгт хоёрдугаар цаг агарын байдал зэрэгээс шалтгаалаад бид нар авирч чадалгүйгээр буцсан юм аа. Уул нь бас Майн дуулан дээр гарсан байсан бол бас их дурсгалтай байсан баг. За энэ тэгээд Майн дуулны орчмын бас байгалыг харуулсан юм зураг харагдаж байна. Энэ бас их гоё зураг юутай мэлээ байгальтай мэлээ. Тэгээ буцахтаа юм хээр байгаа юм дэлгүүр түүснээс аяллахын хүнсийг базаагаар цааш бид нар явсан. За ингээд пурганд гоё цагдаа уулгаач гэх мэт гоё тоглоом тоглож пурганд бол цаг бол маш хурдан өнгөрдөг байсан. Бид нар гоё юм яриад. За одоо энэ тэгээд Алтай таван богд руу явах зам сүүн гол дээр ирсэн байгаа. За энэ одоо энэ дээр амар гоё ингээд гоё урсж байгаа нь харагдана. Ингээд цав цагаан өнгөтэй ингээд сүү шиг харагддаг маш их гоё гол байлээ. Энэ Алтай таван богдоос наашаа уралж орж байгаа. Бид нар тэгээ энэ сүүн гол гатлахж байгаа. Сүүн гол дотор живэд гэжтэй машинтайгаа унтраад голдон зогсоод голын ус маань манай машины тал хүртэл дүүрээ бид нар яана инээ гэж сандралдаад хамаг юм нороод пурган машин будаа болоод тэгтээ тийм аялалд иймэрхүү адал явдал байвал бүр майр гоё юм байлээ шүү дээ. Эргээд ярихад аим гоё дурсамжтай. Бид чинь тэгээ том өөр машин дуудаж ирж байгаа чирүүлж гаргаж нэг юм яасан. Хамгийн гол нь хамгийн сонирхолтой миний нэг ч юм өрдөөсөө нороогүй. Дандаа ингээ зүүн баг хамгийн дээр нөөрхөн юмнууд ингээ өөрөө тавьсан байсан. За энэ ингээ тэгээд нөгөө саацны оройн ингээ будаа болцсон байгаа царай байна. Тэгтээ гоё нэг тэгээ хэлсээр л байгаамаа өөр хэмнэ. За тэгээд цааш явчаад бид нар Алтай таван богдын наан байрал 25 км-ийн наан байрладаг Ногоон нуурын ам гэдэг газар очиж машинтайгаа байрсан. Угаасаа тэнд очиж машинтайгаа ингээ байрлчаад тэндээс морь аваад цаашаа 25 км морьтой юм уу явгнаар цаашаа нэвтэрдэм байлээ. За энэ ингээ тэмээ харагдаж байгаа байдал нь. Тэгээ бид нар энд очоод маргааш өглөө нь морио
хідэн морь захиалаад маргааш өглөө яваа шүү гэж тохирсон боловчиг одоо саатал гараад би энэ одоо сайн ойлголцоогүй улмаас морио авч чадаагүй. Тэгээ бүтэн нэг өдрийг энд яг ногоон нуурын амд айлт өнгөрөөс таарсан. Гэхдээ тэр нэг өдрийг бол бас маш их гоё дурсамжтай өнгөрсөө. Бид нар одоо ингээд сакс макс тоглож моглоод те. Тэгээ тэнд байж байхдаа маш их гоё зураг бичлэгнүүд бас хийж чадсан. Гоё хөгжилтэй юмнууд хийсэн. Тэгээ айлт айрыг цагаа ууж айлт гоё дайлуулж гэнэ. Тэгээд нөгөө энэ борцог хийхэд нь туслаад би чинь борцог одоо хайрж байгаа. Бас яг нэг өдрийг ингээд бид ч өдөөсөө тэгж дандаа машин дотор ингээд бүтэн ингээд өдөржингөө явчихдаг. Яг ингээд нэг өдөр ингээд амарч ингээд хоорондоо ингээд юм ярьж ингээд амар гоё байж үзээгөө. Тэр нэг өдөр бол ямарч айгу тийм биднүүсийн хувьд бас айгу гоё зузаатгсан яг тийм нэг өдөр болж өнгөрсөн байгаа. За тэгээд ингээд бид нар маргааш өглөө нь босоод морио унаад алтаа том богж байгаас өглөө босоогүй байсан биз дээ. Болоогүй мэн оройн юм байна. За оройн ч гэсэн ингээл бичлэг хийгээл дуу муу дуулаад бас нэг шүнийг бас нэг хөвгөлтэй өнгөрөөсөө бид нар жоохон хүүтэн л байд юм байлээ. Маш дулаахан хувцастай байхгүй хүүтэн байд юм байлээ. За өглөө нь босоо бид нар моринууд аваа явсан. За энэ миний морь Мистагон гэдэг морь хар мерседес бенз бас ална гэл унсан. Тэгээд гэхдээ бас анх удаага бараг унжсэн шахуу юм уу та. Тэгэхээр нөгөө бид нар бол дахиулж тэгж заваараг шогшууллаагүй дээ. Тэгэл нэг 100 хүн шиг явсаар хагаад 25 км бараг 4 цаг шахуу ингэж морь дээр явуулж байгаад очсон. Тэгээ тэгж явах чинь бас чанга юм байлээ. Цамээ бол зүгээр будаа. Тэгээ ингээд морьтойгоо явж байгаад ингээ яг нэг юм өндөр юмыг ингээд даваал яг алтаа том богд ингээд шууд ингээд цэлийгээл харагдаад ирт юм бэл. Яг тэр мөчийг ингээд харахад бүр ингээд амар сүрдмээр ингээд гэл одоо энэ хараа бүн гэл амар сүрдмээр гоё газар байлээ шүү. Та бүхэн энэ амьдрж яваа насандаа заавал алтаа том богдыг үзээрэй. Монгол ард түмэн ээ гэж хэлмээр. Тэгээ нэг тэр дээрээс нэг тийм яг тэр мөстөө завсраас нэг тийм Чингис хааны нэг 2000 морьтой цэрэгнүүд гэл ойролтол гараад ирэх байгаа юм шиг. Эсвэл нэг тийм бурхан гэл мангар том бурхан гэл алхаад гараад ирэх байгаа юм шиг. Нэг жоохон айдастай мөртлөө сүрдмээр амар гоё газар байлээ. Тэгээ ингээ уул яг ийм 5 ийм уулны том өндөр уулны бүтцтэй юм байлээ. Хүүтэн уул юу лээ ямар ч тэр үед амар чейлж мэжлэл биш аваад байсан. Тэдэн метрийн өндөр гэдэг бүгдийн биш авч маавал байсан. Мартчихжээ хөө. Тэгээ энэний баруун талд нь бол эсрэг талд нь бол ерөнхийлөгч яваа гэдэг газар байд юм байлээ. Тэр ерөнхийлөгч яваа нь болохоор очирот ерөнхийлөгч үлээдээ яг энэ юунд ирчихээд алтаа таван богдыг харж сууж байгаа. За энэ овоог ерөнхийлөгч яваа гэж миний нэрээ дээрээ гэд нэрсэн байлээ. За тэгээд энэ алтаа таван богд дээр гоё зураг хүргээд оруулаад буцах замд одоо энэ ботоны мөсөн гол маань харагдаж байна. Энэ яг энэ алтаа таван богдоос ингээд доошоо ингээд урсж явахдаа нэг мөстэй цастаа ус маань ингээд цагаан хайрхтай хойлдоод ийм цагаан өнгөтэй юм болоод цаашиг болоод ингээд урсд юм байлээ. Тэгээ буцтаа бид чинь пакттай морь зорноос унсаа би нэг Мерседестэй шийдүүлээд энэ төрөө бас мориндоо шийдүүл гомдоо яваад гисэн алхаад. Одоо эвлэгчсэн. За дараагийн аймаг нь болохоор Говь Алтай аймагт орж ирсэн. Говь Алтай аймгийн Алтай хотод орж ирсэн. Доторх төвийнх нь байдал нь харагдаж байна. Говь Алтай чи ер нь бол ингээл нийлсэн тал тэгэл говь юм байлээ те амар жоохон уйтгартай газар юм шиг санагдсан сэлийсэн тал дээгүүр. Тэгээ замдаа мэдээж юм гой зураг даруулаад гүрэл мөрөл хараад бас аль болох бас гой хөгжилтэй байх гэж хичээсэн. Тэгээ бид нар талын өрхрэ гэдэг газрыг очиж үзэх гэж зорьсон байгаа. Талын өрхрөөр ороход нэг юм нутгийн ихч маань болохоор гой тайлбарлаж өгöd оруулд юм байлээ. Тэгээ энэ талын өрхрө нь болохоор ийм гой жишгэн тал газар явж ирсэн. Нэг тэгээ газар ингээ ухаад орцсон. Тэнгүүтлээ тэр завсраар нь ингээд ус гойж жижиг юм жижигхээ хөөрх юм хөрхрээ маяг юм гойж тийм үлээ. Тэгээ нэг Говь Алтай аймгаар энэгээр явж байхдаа ингээ гой энэ усанд нь ороод гой сэрүүцээд гараад ирвэл маш гоё юм байлээ. Яа зүгээр байх вэ бас орлоггүй л явах те бас тэр газрыг үзэж байгаа юм чинь. Тэгээд энэ доор нь ороод яг ингээд зогсох мөчд бол ингээд амар дээрээс ингээд би бас гайгүй болоо гэж бодсон чи амар даралтай бас намайг тонгоот л авч илээ. Энэ бас хөөрхөн даралттай юм байлээ. Тэгээд бас гоё ингээд биеинд гоё альжаал тайлаад гоё массаж хийгээд өгчих юм байлээ. Ингээд дээр доороос ингээд гоё ягаад. Тэгээ их хүүтэн устсан байлээ. Гарч ирээл альчуур бэлдэж яахгүй бол шууд гарч ирээл амар даарах юм байлээ. Би бол яг нэг хүлдэж өгөх гэж байгаа л айтай. За тэгэл буцахтаа ингээд бас нэг хий хөөрхөн ингээд
алхдаг тийм зам шат маттай байлээ. За дараагийн аймаг маань гэх юм бол Баян онгор аймаг байсан. Баян онгор аймагт бид нэр очиод явж байгаад их богд хайрханыг үзэх зорилготой явсан. Тэгээ их богд хайрхан дээр явахын тулд бас 3-4 цаг бас мацчиж дээшээ доошоо хад асган дундуур нилээ мацчиж өөрийгөө бас ялан дийлжиж ийм сайхан оюун номин нуур гэдэг юмыг хардсан байлээ. Уулын орой дээр ингээ хоёр талд нь ингээд ийм хоёр нуур тогтцсон байт юм лээ. Нэг нь оюун өнгөтэй, нөгөөх нь номин өнгөтэй ийм хоёр. Энэ бол бас л байгалийн бас үзсэн газруудын нэг байлээ. Тэгээд уулын орой дээр байлдаг гэдэг утгаараа ч юм уу бас жоохон сэрүүхэн дүү байсан. Яг нуур дээрээ төхөөд очиход. За энэ бол одоо номин нуур нь харагдаж байна. Номин нуур нь бол нөгөө талтай байдаг. Яг ингээ хоёр талд ингээд оюун номин хоёр нуур нь байждаг. Тэгээд эргэн тойрныхан бол өндөр уулсаар ингээд хүрээлүүлсэн сүрдмээр бас гоё тогтцтой газар лээ. За энэ үзэгдэл нь одоо юу болж байна гэхээр манай нөгөө Бумагийн найз маань болохоор цаашаа хоёулын энэ үзнэ гэж цаашаа уул руу дээшээгээ ганцаараа яваад гисэн. Тэгээ би араас нь бурхан минь ээ одоо манай энэ найзыг болгоомжтой явуулж хайрлаарай гэж залбирч байгаа байдал нь байна. За энэ нөгөө алдарт дүрээгээ хийсээр л явна. Тэгтээ гоё наа гэж хийсээр л явна. За хүүгүүд юм чи мэдээс аглахгүйд нь тэгэл янз янзын зураг хөрөг даруулна. Маялж өгч байгаа юм да. Тэгээ оройн сайхан жимбигээ идчихээ чааш үргэлжлүүлэн аялсан байдаг юм аа. Аймаг бол Ховд аймаг байсан. Ховд аймгийн 3 синхрийн агуу гэдэг газрыг очиж үзсэн. Багада газар зүйн хичээлдээ 3 синхрийн агуу гээл яриад идэг. Гэхдээ тэрийг яг бод дээр нь очиж үзсэн үнэхээр гоё бахархмаар юм байлээ. Дотроо айгүй том агуу байлээ. Тэгээд доторх нь жоохон орчин нь болохоор нэг юм тийм бужигнсан юм тоос хэнцэртэй нэг тийм юм байлээ. Очиж үзэж байгаа хүмүүс бол маск зас зүүж оруул зүгээр юм байлээ шүү гэж хэлмээр байна. Тэгээ бид буцаж явдах замдаа энэ Ховд аймгийн нутгийн удирдлагын ордног үзээд Өвөр ханган аймгаар дайраад Мянган морины шүтэнийг үзээд тэгтээ гоё наа гэдэг өөрийгөө хэлсээр энэ аялыг ер нь дуусгаж Улаанбаатар хотын зүг жолоо барьж аялал маань ингээд дууссан юм аа. За та бүхнийг үзсэнд баярлалаа гэж хэлье да.